Би 56 настай. Энэ бараг 10 жилийн өмнөөс л тэгж унж эхэлсэн. Наалсан тэр. Ер нь л энэ ус суулгал бол энэ болох юм байна гэж медиумлэгт хандаад энэ медиумлгийг нүүд фэйсбુક дээрээс би харсан байхгүй реклам ирж уулзсан чинь нэг сайхан штэ бас над шиг юм урт үстэй нэг тийм юмчээсэн байхгүй. Тэгээ ойлоо бас өснийхөө тухай ярьж байгаа. Тэгээ адилхан урт үстэй тэгэл били гэж бодоод тэгэл хэлсэн. Үнэхээр гоё сэтгэл хангалуун байна шүү. 2 жил авч оролцсон шүү. Яагаад тэгэхээр нөгөө техникийн дээрээ нөгөө ингээ алцралтай болцсон. Тэгээ тэрийг нуух гээд ингээд хойноос ингээд удаасаа ингээд тэгээ энэ дээрээ боодог. Тэгээ боочхоор нөгөө алцралт маань харагдахгүй тэгэж нууж явдаг гэсэн байхгүй. Тэгээд нөгөө төсөө задгаа тавихаар л нөгөө чи ингээ ярагдаал ингээд нөгөө дээд алцралт маань гарчдаг. Тийм нэг юм хумаа нуусан, барьсан юм байхгүй нэг сайхан эрхчлөөтэй байдаа л гэж бодсон. Тэгээд шууд шийдсэн юм чи. Ер нь сүүлийн нэг 2 жил тавьцсан ер нь суулгуулчвал яадаг бол гээл. Үндсэндээ мөрөөдчихсэн гэсэн үг л дээ. Тэгэл өнөөдөр л өстө мөрөөдөлт нь биелээ гээл. Тэгээ баяртай байна тийм. Оргуулна би. Одоо шууд засуулахгүй шууд оргуулад тэгэл нэг урт хэлбэртэй л орно л гэж бодож байгаа. 2 сарын дотор ингээд энэ суулгуулсан өснүүд ингээд унна гэж байна. Тэгээ дахиад шинэ ус гарна гэж байна. Тэгэл тэр шинэ үснээс ахгуулаад цаашаа урах юм байна. 6 сарын дараа бол чам шиг иймэрхүү гой хайлмтай л болчих юм шиг. Хугацаа нь бол айгүй гой хурдан явчихлаа. Баярлалаа.